Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хамтрагч Ажума Republic жинхэнэ солонгос амтыг гэртээ. Хамтрагч Завгар технологийн төгс сослол SMEG аль биесны дистрибьютор Enamog. Good Price-ийн сүнс бүтээгдэхүүнүүд 7 хоног бүр агаарын тээврээр Солонгосоос ирдэг. Хадгалах хугацаа 14 хоног байдаг тул Good Price үргэлж шинээрээ. Хүчлэрэгч. Танах хэдий саадаг вэ? 24 цагаас. За баярлалаа. Шангрила салбарын сонгон суулгаан хамтлагчаараа хамгийн өрөө сонголттой. Сайн байна уу? Тэгээд тор авч. Татвар явах уу? Ардхан ирч. За та ардбээр төлсөн учраас нэг хөвтө тэнцэг арткойны урамшуул олгогдсон шүү. Өө тийм үү. Good Price-ийг сонгосон баярлалаа. За баярлалаа. Бүр энэ салбарынхаа Godfather гард магнаа. Яг ингэсэн яг нөгөө яг гард. Сайн бацгаана уу? Let's Cook Show-ын тавтай морил. Өнөөдөр галт тогоондоо seafood их болно. Энэхүү хоолыг маань ихээр Godfather рестораны ерөнхий тоогооч, хоол зүйч, хоолны технологич, эрүүл ахуйч энэ салбарынхаа Godfather chef хангард маань ирсэн байна. За тавтай морил. За таны өдрийн мэндийг хүргэе. За бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За одоо эхний алхам би юу хөө? За хоёулаа ихний ээлжинд одоо филиппинаас агаад. За тэгээд шалган дээр ус ич. За хэрэг ус вэ? Ер нь бол 3-2-т нь. За ойлголоо. Бүлээ ус игээд. За ус бүлээ. Одоо нөгөө нух шилбрээр хийх болохоор ерөнхийдөө иймэрхүү хөрчиж таасан. За. Хоёулаа хөмсөн нух шин. За бэлэг өмсч дээ. За энийгээ болохоор саримсаа болохоор жоохон гараад шүлрүүг игээд өгч. За ойлголоо. За хоёулаа ихэд нөгөө сувид гэдэг технологи ашиглах болохоор одоо зарсаа одоо янзлахаас өмнө юуг асаач. Одоо соус үед гэдэг төхөөрөмж байгаа. Sweet? Тий, sweet. За тэр нь юу гэсэн нь бол ихэд одоо төрөл бүрийн мах, ногоо, одоо сүмс хачрыг ерөнхийдөө тогтсон температурт яг одоо тэр температурт л одоо өгсөн цагийн дагуу одоо дулааны боловсролт явуулдаг юм технологи байгаа. За жишээлбэл одоо чанагч, инэгч одоо ил галтай шаргач үед юм уу 15 төрлийн үндсэн арга байдаг. Тэрэн дээр одоо шинэ технологи болж орж ирсэн байгаа. За энийг 65 градус дээр одоо загас дадаан бүтээгдэхүүн хийж байгаа болохоор ерөнхийдөө бол өндөр маш удаанаар хийх юм бол ер нь 55-аас 65-ийн хооронд хийдэг. Тэр хоёулаа 35 минутанд үндсэн бүтээгдэхүүнээ болгоё гэж үзээд 65 градус дээр 35 минут өгч. За төмсөө ирчихлээ. За төмсөө таван дээр аваад за одоо буцалж байгаа хонлоо байна. За одоо шүл гаргахыг одоо сток гэж нэрлэдэг байгаа. Одоо яснаас гаргаж байгаа одоо тийм шимт байдсыг ногооноос гаргаж байгаа ногоо жанж байгаа одоо юу бол өсийг одоо шингэнийг бол тун гэж нэрлэдэг. Тун. Вау, сонирхолтой нэрлэл. Одоо ногооны стокч гэдэг юм одоо vegetable стокч гэдэг юм төрөл бүрээр нэрлэдэг. За давс авъя. За ойлголоо. Хин загас мөн тилапиа юу? Тилапиа.
Телапи буюу одоо цэнгэг усанд амьдардаг. За дээрээс нь далайн загснаас одоо ямар онцлогтой вэ гэхээр уургалаг одоо тослог багтай одоо энэ загс байгаа тий. За энийхээ одоо филегийг нурууны хэсгийг аюултай ингэж цэвэрлж байгаа гэсэн үг. үйлж яваад. За салмон буюу одоо хул загстай. Тэр нь болохоор ерөөсөө яг одоо үржлийн үеэр буюу одоо төрсөө шахахтаа цэнгийг усанд очиж одоо өөрхийн төрсөн нутагтаа очиж одоо төрсөө шахдаг. Ийм онцлогтой загас. Сонирхолтой. Тий. За нэг хямсаа авах хэрэгтэй. За энийг чи ингээд одоо энэ нуруунаас нь хуруугаараа мэдэрчээд ингээд яг ясын ингээд цэвэрлээ шүү дээ. За ойлголоо. Ер нь одоо энэ ширхгийн давуу татна гэсэн. Нөгөө тийш эсрэг тийш татах юм бол Махаа цаас маань бутрах одоо ийм бас эрсдэлтэй. За ойлаа ерөнхийдөө хоёр загсаа ерөнхийдөө давхарж орох гэж болохоор Орох юм уу тий? тэг нь. Тэгэхээр зүсгэлэн ер нь бол одоо энэтэйгээр ер нь бол ойролцоо зүснэ гэсэн. Одоо дулааны боловсролт явж байгаа хооронд дахиад өөр гамбанз дээр болсон бүтээгдэхүүний гамбанз нэг ч тийм. Энэ гамбанз маань болохоор том жижигээр одоо ялгахтаад ган бас нэг тий одоо зэвэрдгөө бактери үрждгөө бас их зүгээр гамбанз байлээ. Чи одоо нэг тёрк авчираад За. тёркоор энд дээр хамгийн жижигээр нь одоо лимон юу вэ? Лайм зистий. Ойлголоо. Хальсыг нь тий. За ойлголоо. Чэнчистэй. Амархан юм шиг үргэлжчих юм болов гэсэн шиг. Хөөх ажиллагааг үргэлжих юм уу? Одоо блендертэй цэвэрлээд орчлоод бэлдсэн самархаа байгаа. За ерөөдөө далайн бүтээгдэхүүнийг бол ер нь доотлолт нь ч үгүй юм уу ер нь одоо температурыг одоо чигээр байлгахын тулд мөс буюу лимон юм уу лайм хийж одоо ингэж одоо хадгалдаг байгаа. За ингээд хальсын толгойг нь авцсан цэвэрлсэн самархаа байгаа. За чиг үзхөө. Чигээ. Яа шүү. Би танд өнөөдөр зөвхөн хоолын нэг таныг судалсан. Та манай Монгол улсын шгшээ багийн ахлагч гэж судалсан байгаа. Та надад тэр тухайгаа яриад өгөөч. Надад их сонирхолтой санагдсан. Тоогооч нарын одоо шгшээ багийн ахлагч гэхлээр Манай үндэсний шгшээ багч нь бол дэлхийн тоогоочны холбоонд Монголын тоогоочны холбоо одоо гишүүн байгууллага болсноос хойш нь бол бүх төрлийн тэмцээн уралдаанд орох одоо эрх маань үүд маань нээгдсэн. Вау. Тэгээ манай үе одоо өмнөх ах эгч нар маань бол тэр замыг бол бидэрт маш гоё гаргаж өгсөн. Тэгээд араас нь бид бас түүчий болоод үеийнхээ залуучуудыг бас төлөөлөөд би өөрөө энэ 25 онд бас бага ахлаад хамгийн олон тэмцээн буюу энэ жил ч одоо 3 том тэмцээнд явж ирсэн байна. Вау. Тэгээ нэг тэмцээн маань одоо дэлхийн аврагын орчсон шат буюу одоо global shape гэдэг төрөл байсан. Вау. За энэ төрөлдөө бол багаар одоо global shape, за global vegan shape гэсэн төрлүүдэд бас амжилттай оролцоод хүрэл медальтай ирсэн байгаа. Вау, тань баяр хүргэе. За баярлалаа. Ямар гоё юм. За одоо сан мархон дээр жоохон цагаан сонгон, цармис, яншуу хийсэн байгаа. Тэнгүүтээ эндийг одоо давсаар тий. Жоохон давсаар. Лад жоо хар перцч тий. Одоо лимон перц ч үт юм уу. Эсвэл одоо төрлөөрийн шугууны мах ч үт юм уу. Юм цагаан махнууд энэ бол цагаан перц бас тохиромжтой. Энийг цагаан шараар нь ялгахчээ. За тий. За тэгвэл эхлээд тэр өндгөө хагалахтаа тусна хагалдаг. Одоо жишээлбэл зарим хүмүүс ингэ харж байгаад шууд энэ лүг ингээд хагалчаад харагддаг юм уу тий. Ягаад ингэж ялгаад байна гэхээр ерөөсөө өндөгчийн өөрөө хамгийн одоо өндөгнөөс хордлого гардаг гэдэг тий. одоо салмонеллтэй Тий одоо шууны махад ч салмонелл тий. Эко гэж үү юм төрөл бүрийн одоо юм бактериуд одоо өрсөлдсөн бай. Аюултай. Тэгэхээр одоо
юу софттой ч үгүй юм уу давстай усан эхлээд ариутгаад өндгөө цэвэрлээд одоо хуурай болгоцсон байх хэрэгтэй. За нөгөө хагалгахдаа хальс чинь одоо ингээд бүтээгдэхүүнийг одоо бохирдуулах одоо ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энийг одоо ингээд тусдаа хагалаад дөнгүүтээ цагаан шараа нь ялгахдаа ингээд хальс байна уу, гадны бохирдол байна уу гэдгээс л ер нь бол яагаад байна гэсэн үг. Хянаад байна гэсэн үг. Тэгвэл шууд ичих юм бол нэг хоо үйлчлүүлэгчийн одоос ч үгүй юм уу шарын хийхгүйсэн шүү. Тэ. Яа. За уучлаарай. За манай хаяг над шиг ингээд шарыг хийчихвээ болохгүй юм шүү. За тэгээд лимоны одоо зист, лаймын зист хийгээд байна гэдэг чинь далайн бүтээгдэхүүн бол одоо бүхэл төрлийн маханд гоё амт үнэр тэгээд дээрэс нь бас баг зэрэг лимон маань бас ариутгаж өгдөг тийм. Whipping cream-ээс. За нэг 3 амны албаг хийгдэж. Энэ одоо 50 г уу? Амны албана өгдөө 15 г бит. Гурил хийж байгаа нь ямар учиртай вэ? Бүрх гэж байгаа юу? Гурил нь бол одоо ингээд тухайн махыг одоо бижжүүлэх одоо зорилготой. За ингээд уугаа цэвэрлсэн бууцаанаас гэж жоохоо нэг жоохон өнгө оруулах. За нэс соёлоо аваад ангуудлаа хөргүүрт шууд юм ингээд түр жоохон бижтэн дээр юм аа. Энийг ийшээ хийгээд дараад нь чимэглэхтэй ингэ шахаж торчиг хийх юм уу? Тийм. Одоо 2 загас дээрэс нь сам орхоттой 3 төрлийн бүтээгдэхүүнээр нэг рол хийх гэдэг. За ингээд түр хөргүүртээ. За хатгалч. За араас нь одоо үндсэн бүтээгдэхүүн буюу одоо далайн бүтээгдэхүүнэл барина. За ингээд жоон перси гэдэг ч. Кроп буюу одоо дийл. Одоо загсны махтай маш гоё зогцдог. Амт өндөр гоё өгдөг. Хүмүүсний боол их гэж. Тэгэхээр ингээд илсээр ингэдэг шиг тийм. Ямар хачир их гэж байгаас шалтгаалаад ерөөхдөө чаналтай болцоо бол одоо болгож өгнө гэсэн. Одоо шүүх үү? Тэ энийг шүүгээд авчи. За тий. За одоо энийг ингээд за энэ дээр ингээд төрөөнийхээ. Вау. За би дараачих нь би. За одоо нэг нэ явуулчих тэ. За ингэж хийгээд энэ заасан дээр шүү. За нэг эндээ ингээд дахиад хөргүүртэй ингээд тавьчих. За энийг Ерөнхий ивент тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоног тухайн тул. Хамтрагч бүх төрлийн стейкийг BB Butcher's. Хамтрагч үйлсүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market. Одоо юм сэндвичийг давхар болгочих юм тий. Тэ. Гүт одоо жоохон бас хөргүүрт гэж жоохон төр зур амраач. За
За тэр хооронд би таныг ундаагаар дээл. Яа. Зяг. За, Та спрей дөх үү? Кола юу? Спрей төвч. За төмс маань халуун байгаа тийм ээ. Халуун байгаа дээр нь сүү юм уу одоо випинг крем тий. Одоо нэг өөрхий яг дуртай амт оруулаад бууцаагаар баяжуулж болно. А би ерөөхдөө саримстай хоёулаа чанаад саримстай чанц болохоор гоё саримстай амт орсон байгаа. Саад бол нухчлахаас өмнө нэг сайхан цангаагаад хэлчих. Зя. Саад төлөө. Хоол гоё болох. Гоё амттай хоолыг хинтэл. Бүр цангацсан байсан юм шүү би бүр. Сая нэг хөргөөрт ийцээ одоо далайн бүтээгдэхүүнээ хоёулаа гоё орох тэдрийг бас гоё гадны талаас нь маш гоё үзмжтэй харагдах талаас нь хулуугаар одоо ороом хийж өгнө. За хоёулаа одоо ингээд ийм юу хийдэг. Одоо нэгчүүд юм 2 3 4 гэдэг ингээд Вау. ийм одоо зузааны тааруулдаг слайдер байдаг гар. Энэ яг нөгөө нэг үс цасдаг машин дээр 1 2 3 гэд байдаг шиг юм тий. Одоо уул шиг. Тэгээд хоёулаа ингээ харангуут хулуугаар нь тэгшгэн гадаргууг нь харж агаад энэ гар дээр ингэж бариад за ангуут ингээд нэг даралтаар ингээд зөөлхөө ингээд гоё урт гаргаж өгөх хэрэгтэй юм байна. А тэнгууд ихний хэлчинд өвөн гараа өвчин те өвөн дараа гэдэг дараа нь гараа маш болгоомжтой. За чиний хийж үзье. Гараад жоон дээрээс ирэхгүй бол энэ маань айгүй эрттэй шүү. За ойлголаа. За. Сонирхолтой санагдчихна. За яг нэг юмс нь амар хичээгээд амар сүртэй бие бариад тах юм байна. Хөнгөө ингээд нэг даралтаараа дуустал ингээл одоо дарчин гэсэн. Яваалаа дээ. Болж шээ тий. Тийм гоё сэвэрхэн гарах хэрэгтэй. Би нэг яг ингэж байгааг нэг хүүхлээр харж байсан юм байна. Тэр нэг ротеле төлөв. Рататуйя. Тий, рататуйя. Тэр чинь хоол тий. Тий хоол. Тэрэн дээр бас яг ингэж хийдэг тий. Тэрэн дээр бол ерөнхийдөө төрөл үрээр. Ерөнхийдөө бол нөгөө гисчлэлт нь бол бөөр хийгөөрөө. Одоо эсэргээрээ гэсэн үг. Дугуй одоо дугуй хэлбэртэй гаргана гэсэн үг. За хоёулаа энийг ингээд яг гарсан дараалал нь гоё ингээд давхарлаад. Сонирхолтой. За ингээд 5-5-аар явгуудтай энийг нэг иймэрхүү өргөө авна гэсэн. Одоо голтой нөгөө голын үр биш үү? Голын одоо зөөлөн идтэй үртэй эсхийг ингээд зүсээд одоо катлаад яагаад өчнө. Масл, сүү, сармис. Ингээл яхад ер нь бол хамгийн энгийн орцоор хамгийн гоё амттай нухшил болно. За ер нь болно доо. Тагийн тавиад хоёулаа сулдаа тагийн тавьчихдаг. Саунд нь дахиад түрүүний шиг хэмжээтэй ус игээд буслахч. За ойлголаа. За би ч бол усыг ганган буцлагч шүү. За хоёулаа. Загсаа ингэ авчнаа. За маш болгоомжтой. Мөстэй болохоор мөс маань. За одоо нөгөө яасан хулууга. Вау. Тэгтунуудаа мөрөөж өгнө гэсэн. Энэ хоолны хамгийн нарийн хэсэг нь зүг. Тэ одоо ерөнхийдөө нөгөө вестерн хоолноч ерөнхийдөө нэлээд ажиллагаатай олон төрлийн дулааны боловсролт оролцсноор бас бусад үндэсний хоолнуудаас онцлогтой байдаг. Одоо ингэж хүнсний скотчер энийг ороогоод байгаа маань тэнд одоо хоёулын бэлтэж байгаа юутай хамаатай юу? Дулаан баригчтай. За ингээд хоёлаа вакуумны утас эхэлнэ. 55 градус дээр энэ далайн бүтгэх болно. За. Одоо энэ удаа бол 35 минутын дээр 65 одоо градустай 35 минут болохоор хийж ирсэн. За вакуум жуулаач. За одоо сүйд маань 65 градустай ирсэн байна. За ингээд зөвхөн одоо далайн бүтээгдэхүүн бүх төрлийн мах. Дээрэс нь ногоо
соусыг хүртэл одоо ингээд ижиг температураар болгож өгдөг юм төхөөрөмж байгаа. Үнэхээр сонирхолтой байна. Би бол энийг өмнө мэдэж харж байгаагүй. Тэмцээн оролдоонд ер нь тоглогч нар өөрсдийнхөө бас нэрийн хоолыг гаргаж байгаа хэрэгэлдэг байсан. За хоёулаа юугаа давсаач юм даа. За. За одоо ногооныхоо өмзийг авцсан тий. За ер нь энэ бас их зүгээр гамбан зүйлээ одоо манай бид нар бас тэмцээн оролдоонд явахдаа манай зарим залуучууд авч явдгийн. Хөнгөн зэ одоо баг эзэлдэг. Дээрээс нь одоо нөгөө 304 316 гэдэг гангууд чинь төрөл бүрийн одоо нөгөө мөөгөнцөр байд юм уу одоо ийм нөгөө янз бүрийн одоо юунуудыг нэм бактериудыг үрчих эрсцээр одоо эрсдлээс одоо бүрэн хамгаалсан байдаг. Дээрээс нь одоо зэвэрдгөө эдлэгээ аварч гэдэг юм уу. Айгүй олон төрлийн давуу талтай юм байлээ. За тэгэхээр хоёулаа одоо луун за жижигхэн байцаа лөө. Брюссел байцааны хөвгтөө. Брюссел байцаа гэж байна. Брюссел? Тий. Брюссел байцаа. За ингээд ногоонуудаа төрүүлээд хийгээд өгчнөө. Аспарагус. Аспарагус буюу хэрээнүүд. Ингээ одоо энэ толгой хэсгийн үлдээгээд эндээс нь энэ өргөслөг юм шиг суудыг нь хадлах нь. Тий. За тийм. Цаа байлгуулна. Ер нь энтэй үлдээ шүү. Энэ толгооноос доош л арилгана шүү. За. Толгойд нь үлдээх үсэ. Хамгийн одоо нөгөө шимэглэх үс эсхийг нь. Тий. Яа, заавчлаарай. Энээс доош арилгахчаад болчихно. За. Ер нь иймэрхүү авцаа явах гэсэн үү? Тий. За одоо шалцлаад нөө мөсөн дээр ингээд авчнаа. За сүүлийг нөө. Яна би одоо хэрэг хоёрыг энийг арилгахчээ. За тэгчи. Тий. Хинэ хоёрыг нь би бүр жинхэнэ. Утгаар нь байхгүй мулдлаа ичл. За энэ л үгээд ер нь нэг минут л чамна гэсэн. За. За хатаас ховор төрлийн мөг байгаа. Морил уу одоо морчны гэдэг одоо эмийн одоо шидтэй дээрэс нь одоо маш өндөр үнэтэй мөг гэдэг. Маш ховор ургадаг. Вау. За хоёул одоо ингээ ухаад. Наа чи ямар сонирхолтой болгоч юу? Энэ шууд хурж болно те би. Болно. За энийг одоо хоёул ингээ ухангуутаа зөөлөхөө эргүүлж штэ. Энэ өстө өөргөн болчлоо шүү. Хоёул ачиртай байна гэсэн. За шинэ хоёрыг хийж. Жохон даралт хэрэгтэй юу? Яа би жохон. За энэ жохон бүтлгүүцийн шиг санагчлаа шүү. Нэр жохон юм ич. Оо вау. За хулуунаас нэг хоёрыг гаргач. Оранжны жуус. Тэр их хийх үү? За луунгаа бас зөвөр юм тунд чанжснаас гоё амт хүнрийн гоё нэмж өгөөд ингээд журчны шүүсээ шахаад байгаа. За тэгээд хальстай. Тэгээд нэг өөр юм дийчихв. Өөр саунд. Энийг тэгээд хизээ ашиглах гэсэн үг лээ. Энийг хизээ ашиглах гэсэн үг лээ. Одоо луунгаа чандах юм. Оранжны шүүсэнд луунгаа шанд. Ямар сони. Би анх удаага шууд жуус нэгж байгааг харж байна. За ингээд тэгэл оранжны шүүсийг прешерэн шахаад дээрээс нь оранжны шүүсийг хийгээд өгч. Та юу харж байна? Тэгвэл хоёулаа нөгөө хуучны хэлбэрт оруулсан луунгаа ингээд зөөлөн гал дээр чанаад зөөлч. Тэгэхээр маш гоё амттай оранж одоо жуурж идэж байгаа юм шиг л уу идэнэ гэсэн. Дээрэс нь одоо жоохон ганх хийчлээ те. За тэнгуүтээ синемон байж болно. Синемон их юм бол бүр их гоё юм. За нэг одоо нэг юм десерт маяг хийж үд юм нэг гоё өрмөц амттай луунгийн ачир болно гэсэн. За гурилаа зурчих юм лээ. За. Гурилаар юу хөлөө? Паста нэг гоё маа. Паста нэг гоё шүү. За. Юусе түүртх юм байхгүй чамаар зурулнаа. Би шансын өөрөө хий. За. За, хоёлаа 100 г гурил. Одоо сифуд хийж байгаа болохоор одоо хоёр төрлийн загас сам орхоо хийлээ шүү дээ.
Тэнгүүд одоо ингэ нөгөө 8 альчны бих гэж байдаг. Одоо цус. За. За 8 альч маань одоо ийм цустай байдаг одоо. Вау, энэ цус гэж үү? 8 альчны бих гэж байдаг тий. Энэ хайртай. Өнөртөнгөө далайн бүтээгдэхүүн нэртэж байна. Тийм байна. Давс Шин, оливын тос хийн. энэ тос. Тэгээд өндөг хийх үгүй юу? Тэгээ өндөг гинэ. За. За энэс хэр одоо өнгө оруулахаас шалтгаалаад энэ бол нэлээд бага ортой. Их орчин бол хур цантай болох уу? Хоёр нь бол далайн бүтээгдэхүүнд бол хавшлах юм байх. Өнөөдөр хоёулаа пастаны равелио буюу одоо баяжтай төрлийг хийх юм. Хоолн дээр чирж өгнө гэсэн. Тэгээд бас би даасан одоо хоолч хийж болно те. Хамтрагч Гантиг мебель тавилгын үлгэр. Хийцэн сэтгэл орон зайн урлаг. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ, Toto Household. Одоо энийг хоёул нөгөө мөнхтөр авил бан ших гэдэг. Иймэрхүү хэмжээтэй. За татчих юм байна тий. Ууц нэг юу шиг баг шиг. Энэ бол энэс томруулж болохгүй шүү дээ. Тэгээд хоёлаа нэг сармис. Сармисаа бүр жижиг баяшнах шиг. За. За сонгой сармис үү. За ингээд. За хоёлаа бас хажуугаар нь бас нэг шимэглэл уу одоо чипс түүл гэж ирнэ хэлт юм да маа. Одоо энэ бол гурилан зуурм өгсөх өндөгний цагаан. За бас зарим тоогооч дүнээр харж байгаа юм бол тэ өндөгний цагаан 50 г. За сахарын powder юм уу эсвэл сахарыг блендердээд нутгалжаад хийж болсон 50 г. За тэгээд масл 50 г. Масл, өндөгний цагаан, гурил, сахар гэдэг яг ижилхэн харьцаатай ордог. Тэгээд энийг гоё зуураад яах юм бол төрөл бүрийн хоолны чимэглэл бас хийж болдог. Ямар сонирхолтой. Сонирхолтой хүднээс ингэж хийчихэ. Энэ Смегийн одоо энэ жижиг овн маань л аюул олон төрлийн үйлдэлтэй юм байлаа. Одоо жигнэхтэй шарах, сэсэр шарах одоо гэрэлтгч үед юм төрөл бүрийн хэрэглэхэд ерөөсө хоёрхан одоо юм юутай тохиргоотой. Тэгээд маш олон пункттэй юм бил. Тэ. Сонирхолтой. За энийг одоо гоё амраагаад. Энэ луу маань болцсон. Эндээ гоё амтны шиг явчих. Жоо оливын тос. За оливын тосоо хоёулаа ер нь хэрэглэхдээ ер нь бол нөгөө экстра виржин үүд юм уу нөгөө томас айлч үүд юм уу эдрийг маш сайн харж иж халуун дулааны боловсролт хийх хэрэгтэй. Экстра виржинээр юусаа халууны дулааны боловсролт оруулж болтгоо. Амтан дайвар нөлөөлдөг хурц амттай. Дээрээс нь одоо юм хоолой гашуу өргсөн болгочдөг хоол. Зөвхөн салаад зууш хүүтэн одоо бүтээгдэхүүнд хэрэгэлдэг байгаа. Араас нь зөцгийн тос нэг өгчөж байгаа. За тэмэг авчиж байгаа гэсэн. За. За нөгөө юуг авч. Сая минутанд дуусчлаа. Ламбат. За вакуумын задлнаа. Сонирхолтой. Хоёр талын.
Вау. Шүтлэгийн өглөөд. Тэр ууднаас нь гарах уу? Гарахгүй. Ууднаас нь жоохон байж байгаа гэнэ хэл жоохон. Бие осны дараа нь. За хоёулаа юу вэ надаа? Түрүүнийхээ төмсийнхээ нухшаар боол хийнэ. За тэгвэл би л. За хоёулаа нэг асалж аваад за чи өндгөө задлж. За. За. Хөндөг задлах үйл ажиллагаа. Өглөөний санд бол омлет төр хийдэг үстэй тий. Оо тэглэх яах вэ? Би ч юм панкейкний мастер шүү дээ. За. Хоёулаа хоёр шиг л хийчихье тий. За. Энийг ингээд одоо бэлэттэй гараараа. Өнгөрүүлэх үү? Өнгөрүүлээд. Өндөндөө өнгөрүүлээд. Яа одоо талхныг атамлаа хийнэ гэсэн. За энэ талхны атам л үү тий? За энийхээ шанзанд одоо юм хайлтгүй чиз ч үт юм уу, питаки ч үт юм уу те. Төрлөө одоо мөөгний ч үт юм ингээд нэмж болох бас баяжуулж болно. За хоёулаа түрүүний нөгөө шпатлаар ингээд хийгээдсэн зуурамга овонд оч. За. За. Энэ бол 190 градус дээр 6 минут байгаад гоё юм шаргал өнгөртэй болно гэсэн те. За өргөжлүүлээд Ажиллаад дуусах тий. Тэгээ өргөжлүүлээд их тосоо халаач. Одоо хуушур үт юм уу, одоо шалжинуу дахиач үт юм уу те. Төрөл бүрийн одоо юм их тосон шарсан бүтээгдэхүүнийг 180 градус энэ хамгийн тохиромжтой температур гэж үздэг. За нөгөө цаг дуугарлаа те. Овонгийн маань. За. Оо янзын өгтэй болсон шүү дээ. Вау. Одоо зарсаа. Одоо нэг 5 минут бас болгож авах юм. За хэдэн градус дээр? За 200 градус дээр 5 минут болгоч. За. За маш болгоомжтой. Шууд чатпад гэдэг юм шүү дээ. А чи нөгөөдгөө энэ явж байгаа гэмтэх хүүгээр гоё ичээрэй. За. За би шууд ингэж хиймээр санагдчих. Айгуу сая нөгөө шүүлтөөр нь юутэй чектэй байсан юм. Тийм үү. Тэ. Стар бол гайв. Гол нь аюулгүй байдал гэж байгаа шүү. За ингээд чи гараараа ингээд хүрээд үзтээ. Вау. Ингээд шаарч гэнээр. Энэ одоо мэдрэмжийг авахын тулд ингээд их тосон шараад байсан. Тэгээ тэрнээс нөгөө төмсийн нухшаар нь зүгээр ингээд халбагдаа тавихад бас болно те. Би чи хоолноосоо шалтгаалж байгаа гэсэн. За одоо хоёулаа баншлуу орё тэгэл. За. Банш соус гэл манай хоол манд боллоо доо. Вау. За ингээд чи хийж үзье. За тэгээ яаж бүр маш сонирхолтой. За би дахиад нэг багсах за. За. Але доос нэг гараа доос нь босоод аа. За дахиад нэг багсах. Энэ нөгөө өндөгтэй зурмаг болохоор зузаан байх юм бол аюу хөөдөг. Нэсээ энэ зузаан харагдсан. Маш сонирхолтой. Вау, юутай болохоор өндгөр зурсан болохоор ерөөсөө наалд наа гэсэн.
Байхгүй. Өмнө ус байхгүй. За тэгвэл энийг одоо энэ чимэхээр баг наалтахааргүй байгаа зү. Тийм байна. Энийг юугаар яхаа гэхээр хоёулаа нэг өндөгний цагаанаар мүүсэндээ исэн шүү дээ. Энийг өндөгний шарыг хэрэгжилж гэсэн. Вау. Тэр үнэхээр гоё харагддаг юм байна. За хоёулаа чи баншин дээр явж байгаа. За түрүүнийх шиг хэмжээтэй ус хийгээд. За нэг халбууны тал давс. За тэгээд нэг 10 г тос ич. За Баншаа чанна. ойлголоо. Чамайг чанжих хонд баншааг илзүүлчихье. За түрүүний нэг хуурсан сонгон саримстай ганхтай хуурсан мөөг нь шүү дээ. За мөөгөн дээр нөгөө сан борхооныхээ мүүсийг хийгээд. За одоо нэг юм шанс авчихсан. 10 г тос. Тэ. Оливын тос уу? Болно. За 10 г гэсэн. Саяхан танаас шинээр сурсан юм. Амны албаг бол 15 г байдаг гэсэн. Тэгэхээр за ойлаа. за 10 г. Райч. За албаа утгаас. За одоо нөгөө баншныгаа шанзыг хийж чинь тий. За ингээ хайчлаад авчихдээ шүү. Манайха нөгөө гутгаар тавьжаад гутгаар ингээд идэг. Тэгвэл гутгах чинь нөгөө яг тийм жигэд даслагдахгүй. Өндөөний шараа албаар за шууд багсаар утгач. За. За одоо бид шанза хийлээ. Мөшөө багс хоёроо ингээд сайхан нөгөө чимэгдэхгүй байвал чи ингээд наагаад өгч гэсэн. Одоо нэгсэндээ өндөг маань цавны өрөг гүйцэтгэж байгаа гэсэн үг. За одоо энийг ингээд. За би сүүлийг хийх үү? За. За тий. Вау. За энийг ойлаа сайн дарагдсаныг дараа нь шүү. Вау. Та ингэж хэлээд банш гэж хэлж байгаа юм уу те? За одоо нэг хэдэн минут лээ. Ёсо тэхий ширүүн биш, тэхий баг биш. Гал дээр 5 минут хангалттай. За энэ дээр цагийн тавьж. Ерөнхий ивент тэтгэгч Ardap гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч аз жаргалыг илүү мэдэр хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus. За одоо нэг жижиг гिचчих. За. Одоо нэг каперс гэдэг юм дарсаа ургамал байгаа. Цаараас нь сафрон гэдэг одоо энэ цэцгийн дохор байгаа. Дохор. Тий, цэцгийн дохор. Одоо нэг цэцгэнд нэг энэ 10-аад л дохор байдаг. Тэгэхээр нөгөө түүхэд ч үт юм уу одоо ингээд олборлоход одоо маш одоо ховор. Тэгээд энэ нэлээд одоо нэг 10 г байна уу 5 г гэдэг хат чинь нэг 2 чимэх сапурон хэд ч одоо нэг ойролцоогоор 100 доллар моллор авцаа. Тиймэрхүү дээ тий. За баншман болсон байна. За. За ингээд хар тавган дээр. За энийг оливын цэцэр жоохон туслаад. За. Тэгээд тавьчих та. За хоёулаа одоо нэг соус хамгийн гол юм шиг сүмс байгаа. За сүмсээ хоёулаа нэг жоохон оливын цэцэр тусаагаад. За тэргүүтээ энэ дээрээ өөр чоплоод жижиг
сонгоно болгочихно гэсэн. За ингээд сонгоно хуураад. За 2 минут болцсон уу те? За 2 минут болцсон бол загсаа авч. За боллоо. Вау. Фүү. Шүүс нь ингээд гол хэсгэрээ ингээд нэг юм юу гэж харагдаж шít. Тэгээ нэг одоо нэг сүүи тэгээд шууд листээр тавьчихсан юм байна. За Вау, энэ хартаа. за нэг хоёул одоо соусыг л ер нь тэгэл 5 гэлтаа явуулсан гэсэн. За боллоо. За. За түрүүнийхээ сонгоно баг цагийн ганхтай оливын тосонд одоо жоохон хийгээд шараад. За тэнгуут нь одоо ингээд ер нь бол цагаан байна гэж жоохон соргиж далайн бүтээгдэхүүн цагаан байна аюу гоё амт үнэр байна. Лимон бас гоё зөгцдөг. Тэр хэмжээтэйгээр хийж байгаа тийм. Харин 50 мг орчим 50 цагаан байна ичиж. За болчихсон. энэ цагаан виноны винегер гэдэг одоо цагаан виноос гарч ирсэн цуу байгаа. За нэг 8 орчим мг хэлээ. За энэ дээр жоохон масл нэмээд зүцгийн тус нэмээд гойхтгаад байгаа. Каперс. За каперсаа хийгээд за дахиад зүцгийн тусаа хийж байна. Зүцгийн тус нь соусыг гоё гялцуулж дээрэс нь өтгөн шингэнийг гоё баланслж өгдөг. За одоо сафрон. Сафроноос нэг жоохон чимхий ирэх. За одоо энэ дээр нэмээд whipping cream нэг 30 мг. 30 мг. Тэ. Лимоны шүүс нь хэр хэмжээтэй байх вэ? Лимоны шүүс нэг 20 мг боллоо. Яг талыг нь шүүсэн шахаж чаддаг. За. За, Яна. бэртэнхээ эхлэх байгаа юм та. За. Хуурцсан уу? Хуурчлаа. Яна ямар амар юм болох гэж. Яалтчгүй. Бурхан гэж. Өдрөлт ингэж болчихсон байна. За, жоохон оливын тос, жоохон зүцгийн тос хийчихлээ. За, эндээс ойлоо. За, ойлоо одоо нэг чи бэлэг гараад ойлоо. Энэ сүүлийн тавгалтан дээр бол бэлэг өмсөд. За, тийм. За, одоо нэг ойлоо оранжинд шарсан. Луунга тий. За одоо нөгөө Хоёлын чимэглэл. чимэглээд ойлоо ингээд. Вау. Ингээд. Ямар гоё харагдана. Зурмаг яг таарсан үед бол ингээ гоё авахт нь. Энэ хартаа манайхаа. За Цаавал энэ нь бол нөгөө болцсон байгаа. Тэгэхээр жоон гэлцүүлээд дахиад буцаж халаагаад те. Амт үнэрийн гоё нэмээд цэцгийн тосонд ингээ хуураад өгч. Одоо оливын тос ингээ зөөлөнгөө. Оливын тос жоон дүрхээд өнгийг гэлцүүлээд. Юу нэг жоон хасаач. За. Нэг 5 дээр тавьчих. За жоон жоон давсаа үрээд жоон төсгөө төстэй шарч. За харж байгаа үйл хамгийн гоё хэлбэртэй байна. За бэлцгээд нэг вандаш гоё ингээд хөвсөйгээд Тэгж байна. тэр үед нь гал нь утраач. За. За хоёулаа тавгалтай юм эхлэе явж байгаа. За хоёулаа юмнаас тавина. Одоо нөгөө оранж жигэсэн. Луун тэ. За спраус уу хэрээнүүд. Вау. За. Луун маань. Хож яасан.
халбарсан. За ингээд ногоон помидор. За энэ бүр хайсалцсан ногоон помидор байна тий. За энэ морол үе одоо нөгөө морчод гэд мог маань. За энэ дээр төрс. Төрсийг одоо одоо тартап боёо одоо трупл гэд мөг байгаа. За энэ ч одоо оливын тусанд дарц хэлбэрээр л одоо ер нь бол нэг 3-4 хоногийн дотор л одоо хэрэглэх бол муудчихдээ. Тэгэхээр одоо нөгөө оливын тусанд дарц хэлбэрээр одоо хэмжсэн байгаа тий. Өнөр нь ингээд бүр ингээд янзын хорц тустай байсан тий. Маш хурц үнэртэй. За их л гоё чөмөлтэй болдгийн дээ. За ингээд жоо хүнсний алтны гээд өгч. Вау. За тэгээд нөгөө сагааны ноттой соус. Каперстэй, сапронтой. Вау. За энэ дээр үүлэр. Вау. Тэр чимэглээд. За ингээд жоохон ногоон тос хийгээд. Энэ ногоон тосыг бол яаж хийдэг вэ гэхээр ногоон сонгоно. За яншуу, одоо мид зэрэг одоо навч дурмлыг одоо шалцлаад хүүтэн одоо мөстэй усанд хийж өнгийн сэргийгээд бүр ингээд усгүй болтол шүүж ягаад дараа нь тосонд хийж блендертэд буу нарийн шүүрээр шүүдэх баг. Вау. За тэгээд нөгөө түрүүний чиний хуурсан манд ба шүү дээ. Хуурсан мандуунаас нэгэд. Ой тийжлэг уургийн нэмээд ингээд. Хоол бол хайр юм. Дээрээс нь урлагийн бүтээл юм л гэж хэлмээр юм байна. За ингээд өнөөдрийн соёлыг явуулах бэлэн боллоо. За. Орсон. Хамгийн чухал мөч ирлээ. Амталцгаа. Нахиу. За. Хамгийн чухал мөч ирлээ. Одоо өдөр хоол амталцгаа. За цуг амтлах байл. За. Та надад яг гоё ном журмын дагуу бичээд. Тэгэхээр одоо үндсэн бүтээгдэхүүнээс соёлоо эхлэвч тий. За. За ер нь одоо цаван зогсоос төгөлөр амшиж байна. Соустойгоо холингууд бүр дэндүү янзтай амталж чинь. Маш гоё амттай. За чи одоо нөгөө баншны хамгийн гол мэдрэх юм нь эхлээд ерөөсөө гурил зуурмгүй амтлаа шиг. Яг одоо гоё ингээд одоо юм жоон ажилбартай ч үт юм уу ингээд юм гоё амтах тостой. Яг тэгж амтагдаж байна. Нэг юм чиглэг тэгсэн мөртлөө ялцанхай биш. Шүд болгон яг ингээд хоорондоо жалаад идэж яхад юм гоё залбиртай жоохон нөгөө чиви гэдэг шүү дээ. Яг тэг санагдлаа. Сайн нөгөө алдарт оранж жуус нугуулдаг нөгөө цитрус амтагдаж байгаа. Шүд үнэрлээд үзэж гисэн тэг чинь. Нилээ удаан жигнээд. Тэгээд энийг эзний араас одоо энэ криспи буюу энэ их тосон чарсан төмснийхөө маш их амтлаад. Ямар сонирхолтой амтагддаг энэ хэсэг. Сармис яшуу гэдэг бүгд ингээд гоё ээжлээд ингээд Тэгж чинь яг тэгж чинь. Аль нь шайлалныхаа амтыг дарахгүй. За одоо энэ за хоолоолгож байна. бүр чи ингэж л хийх танд. За одоо ингээд нөгөө ойлоо хийгээдсэн нөгөө төөл үе одоо нөгөө чипс байгаа. Бүр үнэхээр гайхалтай, бүр үнэхээр гоё амттай. Тэгээ нөгөө өөрийнхөө хуурсаа одоо вандуу ингээд За. хамсаад үзэх юм бол яг пис гэдэг тийм самар шиг гоё юм яг самар идэж байгаа шиг нэг гоё амттай бол. Тийм байна. Үзэгчтэй болон чамд одоо дулааны маш олон боловсролтын аргуудаас бас
нэлээд олон одоо үндсэн аргуудыг бол орууллаа. Баярлалаа. Хамтарч хийхэд маш таатай байлаа бол. Танд үнэхээр их баярлалаа. Тэгэд өнөөдөр бол Western маягийн seafood бол манай галтгоонд дэндүү гайхалтай амтыг мэдрүүллээ. Үзэгч та бүхэн ч гэсэн таалагдсан ба дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.